Энэхүү төөх нэгэн сургуулиас эхлэх бөгөөд тэнд Дэон гэх охин ахынхаа тухай бодол татан сууна. Гэтэл анги руу нэгэн охин сандрангүйж орж ирж ангийнхныхаа анхаарлыг татснаар түүний бодлыг тасахна. Тэр охин багш нарын өрөөнд маш царайлаг залуу хасан тухайга баятаагаар зарлах бөгөөд тэр нь шинээр шилжиж ирж буй 3 дугаар курсын сурагчиж. Дэон үүнийг сонсонгуудаа л өөрийнх нь ах байх ёстойг зөнгөөрөө ухаарна. Үнэн хэрэгтээ охин ахыгаа эцэг эхийнх нь хамт 10 жилийн өмнө онгоцны ослоор нас барсан гэж бодож байсан ч тэрээр 10 жилийн дараа гайхамшигтайгаар эргэж ирсэн юм. Охин ахыгаа анх харахтаа нүдэндээ ч итгэж чадаагүй бөгөөд өвөөнч түүнийг амьд байгааг хараад яг агихан цочирдсан билээ. Ах нь түүн рүү харахад охин гайхаж хоцорсон ч ах нь хариуд нь зүгээр л нэмсэрлэж "Миний дүү Дэон мөн үү?" гэж асууж байв. Гэрч Дэон өөрийг нь дээрлэх гэж оролдох хэсэг охтын балгаар энэхүү тусамжаасаа гинт сэрнэ. Эдгээр дээрлэхүү охид түүнээс биеийн тамирын хувцас өгөхийг шаардаж байв. Дэон хэрэг хувцас өгчвөл өөрт нь өмсөх юм олдохгүй гэдгийг хийж уучлахыг оролдоно. Тэдний толгойлогч болох шар үстэй охин үүнийг нь зүгээр л доогли минэж улмаар түүн рүү хашгичиж эхэлнэ. Тэр маш чанга хашрах тул ангид байсан босод охид ч шалтгаангүйгээр үүсэж буй энэ үүмэнийг анзаарахгүй өнгөрч чадахгүй. Шар үстэй атман охин эцэст нь хязгаарыг давж Дэоны толгой руу алгадах бөгөөд хувцаа хурдхан шиг өгөхгүй бол дараа нь зүгээр өнгөрөхгүй шүү гэдгийг сануулна. Хүний толгой руу алгадахыг яагаад ч найрсаг зан гэхгүйч энэ хитрхий даварсан шар үстэй охинтой хинч маргалдахыг хүссэнгүй. Ангийн босод охид ч хэрэгт орооцолтгоо сайж түүний дээрлэхүү үйлдэлийг зогсоохын оронд зүгээр л харцаа буруулцгаана. Дэонд энэхүү доромжлыг төвчж шаардлагыг нь үг дуугүй биелүүлэхээс өөр сонголт байхгүй мэт санагдана. Дараагийн хэсэгт үйл явдал 3 дугаар курсын 2 дугаар анги руу шилжих бөгөөд тэнд ангийнх нь шинээр шилжиж ирсэн царайлаг залуутай танилцж байна. Багш түүнийг гадаадад маш удаан хугацаанд амьдарсан гэдгийг дурдаад бүгдийг нь түүнтэй найрсаг байж дасахт нь туслахыг хүснэ. Ангийн бүх охид түүний дур бус амт өгөхийг хараад нүүр нь усаах бөгөөд ангийн атманууд дургуутсан шинжтэй муухай харахаас цаашиг чадахгүй. Харин бусад сурагчид шин залуугийн царайлаг төрхт нь атааргаж хоцорно. Багш түүнийг ангийн ард байх сул сууд руу зааж өгөхөд тэрээр суухаар цааш алхана. Шин залууг алхаж байх үед Джек Хонг гэх усаан үстэй залуу туйлын уурсан байгааг бид орж харна. Шулуухан хэлэхэд тэр зүгээр л энэ шин залууг өөрийнх нь царай зүсээр хамаг анхаарлыг татсан татаархаж байгаа хэрэг юм. Джек Хонгийн ард сууж байсан том биетэй залуу нэгэн нууц дохио өгнө. Джек Хонг найзынхаа юу хэлэх гээд байгааг даруй ухаарч ямар нэгэн асхам хийхээр шийднэ. Тэрээр шин залууг хажуугаараа өнгөрөх үед нь бүдрүүлж унгаахаар хөлөглөө сонгон тавих боловч Джек Хонгийн төлөвлөгөө түүний хүссэн шиг тийм амархан бүтсэнгүй. Учир нь шин залуу маш хурдан хөдөлгөөнөө зогсоочсон тул Джек Хонг уурандаа шүдээ зууж хоцроход хүрнэ. Тэр хөлөө яг цагийг нь оож гаргасан ч энэ нь огтхон ч тос болсонгүй. Энэ үед Жин гэдэг нэртэй өнөөх шин залуу Джек Хонг руу түүний энэ өрөвдөлтөй оролдлынхын төлөө зүгээр л ууртай харцаар ширтэнэ. Үе ядал үргэжлэн Жиний өнгөрсөн үе рүү шилжинэ. Тэнд нэгэн шар үстэй залуу Жинд хандан солонгос буцаж очсныхоо дараа хэрэг төвөг зодоон зохооноос хол байхыг зөвлөж харагдана. Жин гүнзгий санаа алдаад үүнийг аль хэдийн гадарлаж байгаагаа хэлв. Ахлах нь үүнийг сонсоод гайхаж тэр үүнийг яаж мэдэж байгааг нь сонирхон асуулаа. Жин хариуд нь эргэн тойрныхоо талаар хангалттай тагнуулын мэдээлэл цуглуулаагүй бол ямар ч тулаанд орохгүй хэмээн тайлбарлав. Жиний энэ хариулт ахлахынх нь хүлээж байсан зүйл биш байсан бололтой. Учир нь хитрхий хатуу ширүүн цэргийн тактик шиг сонсогдож байв. Гэвч манай залуу олон жилийн туршлагаасаа хуримтлуулсан ухаанаа үргэлжлүүлэн хуваалцсаар байлаа. Тэрээр яаруу бодлогогүй шийдвэр гаргах нь амь насыг нь авчих эрсдэлтэй бөгөөд тийм алдаа гаргах нь зөвхөн шин цэргүүдийн л ажил хэмээн тайлбарлав. Үүнийг сонссон ахлахынхын сэтгэл улам бүр тухгүй болох бөгөөд манай залуу өнгөрсөн 10 жилийн хугацаанд иймэрхүү тактикийг сайн мэддэг байсныхаа ачаар тоо томшгүй олон дайны талбарт амьд үлдсэн гэдгээ ахлахтаа сануулна. Гэтэл гинтхэн ахлах нь болох хошууж Канг Жинийг яриагаа зогсоохыг шаардаж өөрийнх нь хэлгэсэн санаа энэ хамаг стратегийн тэнэлэл биш гэдгийг тодотгов. Тэрээр манай залууг зодон хийхийг хориглоод байгаа нь Жинийг бэртлэхээс биш харин түүнтэй орооцолцсон өрөвдөлтөй халдагч дээрлэх хэрчдийг
Жин түүд химх нүдүүлэхээс сэргийлж байгаа хэрэг ажээ. Одоо цагт хошуучийн мөсөн энэ зөвлөгөө манай залуугийн толгойд цуурайдах тул тэрээр зодоон үсгээс сэргийлж өөрийд нь бүдрүүхийг оролцсон залууд юу ч хийсэнгүй. Энэ үед багш Жинийг зүгээр зогсож байхыг нь анзаараад бүх зүйл зүгээр эсхийг асууна. Жин зүгээр л найрсаг инээмсэглэл тодруулан бүх зүйл зүгээр химээгээд Жэ Хонгийг үл тоомсорлон хажуугаар нөнгөрөв. Жэ Хонг Жинийг өөрөөс найсандаа ингээд өнгөрлөө гэж бодон дахин нэг багттай нь аргагүй инээг хэлэх бөгөөд түрүүн түүнийг бүдрүүлэх гэж оролцсон том биетэй залууч Жиний гаргасан хариу үйлдэлд сэтгэл хангалуун инээмсэглэнэ. Жин суудлаа сумагц багш сурагчдын нэгэнд хандан түүнийг эхний хичээлдээ бэлтгэн тусахыг даалгав. Үүний дараа багш Жинд сурлагад нь амжилт хүсээд ангиас гарна. Жиний хажууд суух сурагч өөрийгөө Пак Ён Чан гэж хурдхан танилцуулахад манай залууч хариу мэдчилж өөрийгөө Ю Жи Иян гэж танилцуулав. Ён Чан хин нэгэн харж байгаа эсхийг шалгахаар мөрнийхөө цаагуур сандран харж манай залуу руу дөхөн Жэ Хонгийн юу хийхийг залдаж байсныг харсан тухайга шивнэлээ. Тэрээр Ли Жэ Хонгийг ангийн гол хэрэг таригч болохыг тайлбарлаад үүнээс гадна анхаарах ёстой өөр нэгэн дээрлэхүүн нөхөр бол түүнээс дутхааргүй зөрүүд догшин Жу Хаг Жин гэдгийг хэлж анхааруулна. Жин өнөөх хоёр хэрэг таригч руу анхааралтай харах хооронд Ён Чан дараагийн хичээл математик болохыг дуулгав. Жин шинэ найздаа анхааруулсанд нь талархах бөгөөд Ён Чан манай залууг бусад шиг дээрлэхүүн нэгэн биш гэдгийг мэдээд сэтгэл нь амарна. Тэрээр манай залууд хандан юу ч хамаагүй чөлөөтэй асууж байхыг чадах чинээгээрээ туслах болно гэдгээ хэлв. Энэ үед математикийн багш орж ирэн бүгдийг нь сурах бичгээ нээхийг тушаана. Багш самбар дээр бодлого бодож эхлэх бөгөөд зарим сурагчид тэмдэглэл хөтлөн завгүй байхад зарим нь үхтлээ уйдсан шинжтэй сууна. Жин ангийн байдлыг ажиглан харах бөгөөд Ён Чан хичээлдээ туйлын анхааралтай сууж байхад зарим сурагчид зүүр мөрлөж эсвэл ухаалаг уцаараа оролдон суугааг анзаарна. Пирэл цонхоор гадагш харахтаа хэсэг сурагчид тоглоомын талбайд тоглож байгааг олж харав. Энэ үед Жиний бодол санаа хүсний цэрэг байсан үе рүүгээ шигжиж, усархаг ширүүн борон дунд туйлдэж, шархадсан байснаа дурсана. Өнгөрсөн амьдралынх нь эмх замраагүй байдал, бөөний дуу, дэлбэрэгтийн тасалдгүй чимээ, түүний ой ухаанд хизээж арилгахааргүй 40 мөрөө үлдээсэн мэт ажээ. Гисэн хідээч яг одоо нүдэ ханахад ямар ч таагүй чимээ сонсогдсонгүй. Бүх зүйл санаанд оромгүй, амар амгалан, тайран санагдаж байлаа. Дараа нь ах トゥ хоёр гудамжин зэрэгцэн алхах бөгөөд хоёуланд нь ихэд эвгүй байгаа нэлт байв. Жин энэхүү эвгүй байдлыг эвтхийх хичээн түүнд ч бас эвгүй байгаа эсхийг асуулаа. Үүнийг сонссон Деон цочирдон өөрт нь огтхон ч эвгүй биш байгааг яаранд төв. Гэвч Жин өөрт нь ч бас маш эвгүй байгаа тул сандрах хэрэггүй гэж тайвшруулах бөгөөд ашгүй түүний энэ үг охиныг багч болов тайвшрууллаа. Жин ослын үед ердөө 9 настай байсан тул үлдсэн гэр бүл тэр дундаа дүүгийнхээ талаар сайн санахгүй байгаагаа илэн далангуй хэлв. Мөн охинч тухайн үед 7 настай байсан болохоор ихэнх зүйлийг санахгүй байх нь гарцаагүй бөгөөд энэ бүхэн түүнд ч бас хачирхалтай санагдаж байгаа байх хэмээн дурдлаа. Деон үнэхээр л түүний хийсэн нь үнэн байсан тул чимээгүй л алхана. Гэтэл яг энэ үед булангийн цаанаас танил хоолойнууд сонсогдож, Деоны хөл шууд л газар хүлцсэн мэт зогтсов. Охин дуу гарсан зөв рүү хартал, ангид нь өөрийг нь дээрлэгдэг охтын нэг нь байж байлаа. Тэр охин өнөөдөр сургууль дээр Деоныг алгаддаг чар устай охины нашны болтой. Дээрлэхүү охин Деоныг шуудхан анзаарч түүнд рүү ойрлон дуудав. Деон нөхцөл байдлыг хэрхэн даван туулахаа мэдэхгүй маш ихээр сандарч эхэллээ. Дээрлэхүү охинтой хамт сууж байсан залуучуудын нэг нь Деоныг хэн болохыг асуухад өнөөх охин түүнийг Хуаны үзэн яддаг охин хэмээн хариулв. Хуан гэт нь түрүүн түүнийг алгаддаг өнөөх шар устай охины нэр ажээ. Дээрлэхүү охин мөн Деонтай хамт алхаж буй ахыг нь олж хараад найз залуутайгаа болож байгаа юм уу хэмээн дооволж эхлэв. Тэрээр Деон шиг амтныг хизээдээ найз залуутай болж амтсныг гайхан доромжилсан өнгөөр таллаа. Манай охин цүүж Жин бол зүгээр л түүний ах хэмээн сандчин тайлбарлахыг хичээнэ. Деоныг ахтай гэдгийг мдээгүй байсан дээрлэхүү охины хувьд энэ нь гинти мэдээ байв.
Эдгээр бүдүүлэг үгсийг сонссон Жин "Энэ охин чиний найз юм уу?" хэмээн Деоноос асуулаа. Деон айн сандарсан байдалтай тэд нэг анги гэдгийг хүсээн зөвшөөрөв. Гэвч өнөөх биеэ тоосон охин Деоныг дахин доромжилж тэд хизээдээ найзууд болчихсныг гайхан бардамлаа. Дээрлэхүү охин өглөж доромжилсоор байх бөгөөд Деон айсандаа чичирч байв. Яг энэ үед Жин өнөөх охин руу тамийг ч хөлдөөмөр тийм хүүтэн ууртай харцаар ширтэж эхлэх бөгөөд дээрлэхүү охины хажууд сууж байсан залуу Жиний ширүү хараа байгааг үзэж агихгүй өөр нь хурж бачимдаж эхэлнэ. Тэр Жинд хандан "Хэрвээ химх нүдүүлж эрүүгээ хуглуулахыг хүсэхгүй байвал нүднийхээ булангаар хялалцгаа зогсоож биеэ хичээгээрэй" гэж сүрдүүлнэ. Гэвч Жин түүн рүү ууртай ширүүн харцаараа ширцээр байсан нь өнөөх бүдүүн залуугийн уурыг уламал хүргэнэ. Үүнийг харсан дээрлэхүү охин залууг хатгаж Жин тинтээ зодоон үсгийг урайлан төрхөрнө. Эцэст нь өнөөх бүдүүн залуугийн төвчээр алдагдаж манай залуу руу томорсоор алхаад ирнэ. Жин дүү Деоно хурдхан шиг арагшин түлхэж өнөөх залуутай тулж зогсоно. Бүдүүн залуу Жинийг дүүгийнхээ дэргэд баатарлаг залуу болж жүжиглэх гээд байгаа эсхийг нь асууж даабаална. "За найзуудаа, өсрийн хүсний зэрэг вебдүүнийхээ дараагийн сонирхолтой тусаантай хэсэг рүү орохоос өмнө нэгэн маш гоё мэдээ дуусгая. Манай сувг шинээр нэгдсэн учраас бид энэ удаад вебдүүний платформ болох MyToon-ийг сайдтай аль биесээр хамтран ажиллаж байгаа юм шүү. Одоо та бүхний үзэж сонсож байгаа энэхүү гарцсан үйл явдалтай вебдүүнийг би яг энэ сайтаас авч та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа лээ. Тэгэхээр та бүхэн mytoon.site руу очисноор зөвхөн энэ захуул гэлтгүү өөр маш олон төрлийн сонирхолтой вебдүүнүүдийг монгол хэлээр маш өндөр чанартаар унших боломжтой. Үүнээс гадна манай хамтын ажиллагааны хүрээнд нэгэн халуухан нууцыг хуваалцахад mytoon.site вебсайтын secret буюу нууц буланд яг одоо YouTube-ийн хатуу цензурт хизээж өртөхгүй зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан нэмэх 18 ангиллын шилдэг вебтүүнүүд маань маш олон шинэ бүлгүүдээр шинжлэгдэн нэмэгдсэн байгаа. Энэ бол энд үзэж байгаа зүйлээс чинь огт өөр. Жинхэнэ утгаараа насанд хүрэгчдийн бие даасан контентууд тэнд таныг хүлээж байгаа гэсэн үг шүү. Жин түүнийг ийм ойрхон зогсож байхдаа ямар ч хамгаалтгүй байгааг хамаг чухал зэгүүд нь тогтоход бэлэн их цадгаа харагдаж буйг анзаарна. Хамгийн инээдтэй нь өнөөх бүдүүн залууд ямар ч зэвсэг байхгүй. Харин зөвхөн тэр аврах том биеийн л байлаа. Жин энэ залууг дэндүү бодлогогүй. Өөрийгөө бүрэн ил гаргаж байна да хэмээн өрөвдөх шиг боловч яг энэ үед хошууч Кангийн "Хинтээч зодоон бүү хийгээрэй" гэсэн үг толгойд нь дахин цураатна. Жин гүнзгий санаа ардан харцаа буруулж чимээгүйхэн цааш алхахаар шийднэ. Гэвч бүдүүн залуу Жинийг тийм амархан тавьж явуулсангүй. Тэр Жиний захнаас маш хүчтэй зуурч аваад нүүр рүү нь хүчтэй алгадахаар гараа далайна. Гараа далайж амжихаас өмнө Деон дундуур нь гүйн орж зодооноос сэргийлхийг хичээнэ. Охин дээрлэхүү залууд хандан хурдхан шир толгой бүхийж ах нь амьдралынхаа ихэнх хугацааг хэхийн чандад өнгөрүүлсэн тул Солонгосын амьдралыг сайн мэдгүй байгааг учирлан тайлбарлана. Нөгөө талд дээрлэхүү охин Деоныг ингэж гуйж дор гүзэгдэж байгааг хараад багталтай нь аргагүй тохуурхан инээн. Охин айсандаа чичирсээр байх бөгөөд бүдүүн залуу Деон руу хашгирч ах нь гадаадад амьдарч байсан эсэх нь түүнд огт хамаагүй гэдгийг ууртайгаар хэлнэ. Дүүгээ ингэж айж сандран чичирч байгааг харах нь Жиний цусыг буцалгаж уурыг нь туйлд нь хүргэнэ. Уурандаа шатсан Жин бүдүүн залуугийн бугуунаас барьж аваад маш хүчтэй мушгиж архина. Жин ямар нэгэн онцгой түрэнгийн хөдөлгөөн хийгээгүй байхад л өнөөх залуу өвцөндөө болоод мөрлөж эхэлнэ. Жин цүнхээ газар шидэж сургуулийнхаа хүрмийг тайлна. Тэрээр дүүдээ хандан тайнаар "Намайг энд хүлээж бай" гэж хэлээд хүрмээрээ охины нүрийг халахлан хүчнэ. Энэ бүхэн ганцхан минут ч хүрэхгүй хугацаанд дуусна гэдгийг тэр дүүдээ амлана. Яг энэ үед өнөөх танхаа итгээд Жиний араас ухсгийн довтгоно. Жин ямар ч хүчин чармаартгүйгээр эргэж танхай залуугийн нүүр рүү нь маш хүчтэй алгадчихна. Үүнийг харсан хамсаадан залуу нь айсандаа шууд ухарлаа. Хэдий Жин хошууч Канг төгсөн зодоон хийхгүй гэх амлалтаа зөрчсөндөө сэтгэл дундуур байсан ч энэ бүдүүн новш өөрөө өөрийгөө ийм байгт хүргэсэн юм.
Энэ үед хөдөө орон нутагт хошууч Канг цэргүүдийн бэлтгэлийг хянаж зогсно. Нэгэн цэрэгт өгөж ирээд өнөөдөр Жиний сургуулийнх нь эхний өдөр гэдгийг санууллаа. Хошууч Канг Жинд хагас жил энгийн амьдралын хичээл заасан ч олон жил хүсний цэрэг байсан хүн сургуульд дасаж чадах болов хэмээн дотроо жаахан түгшин. Гэвч Кангийн заасан хичээл амьдрал дээр хэрэгцсэнгүй. Жин өнөөх дээрлэхүү бацаануудыг өчигдрийн хогшивл болох уу? Найзыгаа ухаан ардахыг харсан үлдсэн ганц залуу руу Жин өгсгийн очиж гидс рүү нь маш хүчтэй цохиод агаарч шидчихвэн. Бие тоосон охин Жиний ууртай ширүүн харцнаас айсандаа хамаг биеийн чичирч эхэллээ. Яг энэ үед Деон нүрээ тагалсан хүрмийг артал ердөө ганцхан минутын дотор 2 тонн залуу газар хөвтөж байхыг хараад шоконд орно. Жин дүүрүүгээ эргэж харан хүрмээр нүрийг нь гинт тагалсанд уучлалтгүй. Тэгээд уур амьсгалыг зөөлөхөөр дуртай дэлгүүрээс нь амттан авч өгөхийг санаж болгосон ч дүүн сандарсандаа татгалзаж тэд шууд гэрлүүгээ алхана. Түрүүхэн ганцхан харцаараа л хүнийг алж чадгаар байсан залуу одоо яг л халамжтай ах шиг аашигч байгааг харсан дээрлэхүү охин айсандаа яг л хүлдчихсэн мэт зогсоод хоцорно. Гэрлүүгээ алхаж байхдаа Деон түрүүн яагаад тэр залуус руу тэгж ширүү ширцсэн бэ гэж асуухад Жин зүгээр л чамааг айж байгааг анзаарсан болохоор дүүгээ хамгаалахыг хүссэн юм гэж хариулна. Деон ахыгаа энэ гинтийг хариултад цочирдож нүүр нь улайсаар толгоогоо бүхийлгэх бөгөөд тэдний дунд эвгүй чимээгүй байдал үүснэ. Хамт алхаж байхдаа Деон өөрийг нь хамгаалах халамжтай ахтай босондоо дасаж эхэлнэ. Тэдний гэртээ харахад өвөө нь твдчихсэн. Жинийг зүгээр л амраад жимс идгэх боловч манай залуу өөрөө аяг тавгаа угаана гэж зүтгэн. Өвөө нь хоол нь хамттай байсан эсгийг санаа зовон асуухад Жин хоол үнэхээр гоё байсан гэд өвөөгөө тайшруулна. Деонч бас толгой дахин зөвшөөрөв. Үргэлжлүүлэн өвөө нь Жиний сургуулийн эхний өдөр хэрхэн өнгөрснийг сонирхоход Жин Деон хоёр хэсэг төгшүүртээ ирлэгдснэ. Жин "Сургууль гоё байна" гэж хариулан өвөөгөө баярлуулна. Шөнө нь бүгд унтсан хойно Жин ганцаараа сэрүүн хөвтөх бөгөөд өвөө дүү хоёртойгоо амьдарснаас хойш түүний хүүтэн зүрх зөөлрч эхэлснийг мэдэрнэ. Гэтэл түүний бодол онгоцны ослоор аав ээжигээ ардсан аимшигт дурсамж руу шилжиж Жин хар дарсан зүүднээсээ цочин сэрнэ. Тэрээр хүлрэн хүнд амьсгаацаар цагаа харахад аль хэдийн өглөө болсон байлаа. Өрөөнөөсөө гарахад дүү Деон нь өглөөний цай бэлдэж байв. Жин өвөөгөө сорвчлахад Деон "Өвөө чамааг ирэхэд чүлээ авчихсан байсан юм. Одоо амралтан дуусаад үүр цайхаар ажилдаа явчихсан" гэж тайлбарлана. Тэгээд Деон сургуулийнхаа хувцсыг өмсөөд ахтаа өглөөний цайг нь ширээн дээр бэлтчихсэн гэдгийг сануулan төрүүлээд гэрээсээ гарна. Дүүгээ ёсны дараа Жин хоол руугаа нэг хараад хоцорно. Үйл явдал сургууль дээр үргэлжлэх бөгөөд шар устэй Хуан шинээр шигчиж ирсэн Жин бол Деоны ах гэдгийг мэдэж авна. Өчигдөр Жиний ганцхан цохилтоор хоёр найзыгаа унуулж зүрх нь үхчихсэн өнөөх дээрлэхүү охиныг одооноос Чихэн Шээг гэж нэрлэе. Чихэн Шээг айсандаа Хуанд "Одооноос Деоныг дээрлэхээ болиё. Тэр ахынх нь харцнаас өгтлээ айж байна" гэгч дотроо "Хуан болон түүний ах хоёр энэ сургуулийн атмаанууд болохоор зүгээр байх" гэж өөрийгөө тайшруулна. Гэрч удасгүй Деон тэдэнд дахин толгой руугаа алгадуулна. Хуан Чихэн Шээг хоёр түүнийг хог хаягдыг дахин боловсруулах зэг рүү чирж аваачаад Хуан охиныг хид хідэн удаа хүчтэй өвшүүлж танхайрав. Деоныг "Яагаад зодож байгаа юм бэ?" гэхэд Хуан "Ахтаа бочгсон гэд их цан суух хэрэггүй. Ахтаа хэлж тэр их зангаа татахгүй бол тэр жинхэнэ там руу унах болно" гэж занал хийлнэ. Учир нь Жиний унагсан хоёр залуу Хуаны ахынх нь найзууд байж таарчээ. Тэднэр оролцсон учраас зүгээр өнгөрөхгүй нь тодорхой бөгөөд энэ нь яг л унтаж байгаа арслангийн сахлыг хөдөлгсөнтэй адил байв. Ахыг нь онивч байгааг мэдсэн Деоны царай шууд цайж өнөөх хоёр дээрлэхүү охин руу "Та нар ахыг минь яах гээд байгаа юм бэ?" хэмээн хашигчлаа. Деон ахыгаа яах гэж байгааг нь асуухад хариуд нь зөвшөөрлгөө чарчлаа гэж нүүр рүүгээ хүчтэй алгадуулна. Хацар нь хөхөсөн ч ах нь аюулд орсонд зүрх нь илүү өвдөх бөгөөд охин шүдээ 100 хог хаягдгийн цэгээс шууд анги руу ухсхийн гүйнэ. Үйл явдал 3 дугаар данжааны 2 дугаар анги руу шилжихэд уур амьсгал ядаж шуурганы өмнөх шиг нам гүн болчихсон байв.
Сургуулийн хамгийн том атман дагуулуудтайгаа ангид орж ирэхэд бүгд Жинд юу тохиолдох бол гэхээс айц сандарна. Гэвч манай залуу юу ч болоогүй мэд тайван суусаар л байлаа. Өчигдөр Жинд ганц цахиулаад ухаан алддаг 2 бүдүүн бацаан ч гэсэн атманыгаа даган томорсоор орж ирнэ. Яг энэ үед Деон хаалгыг тасгийдэх нэн амьсгаад ч гэсэн нүүрэнд хөхөрч хувцсан шороо болчихсон ангид гүйж орж ирэв. Жин суудлаасаа ухсгийн мосох бөгөөд дүүгийнхээ зэрмэгцэн царайг хараад нүд нь орой дээрээ гарна. Өнөөх атман. Ахта санаа зовсон дүүн гүүгээд ирлээ гэж Жинийг тохуурхаж эхлэх бөгөөд түүний дүү Хуанч бас орж ирэн Жинд хандаж чи хин нэгэнд алууж ижил ухаан суух байх та гэж хийгчүн хийхнэ. Жин дүүгийнхээ хөхөрсөн царайг хараад үнэхээр өөр нь туйлдаа хүрнэ. Гэрч Жиний гаргах хариу үлдгийг харахаас өмнө үйл явдал өглөө эрт рүү буцна. Ангийн номой хүү Ён Чаныг 2 танхаа бацаан баллуу шидэж нүрийг нь бай босгон тоглож байв. Тэд бие биетэйгээ өрсөлдөн дахин шидгээр зүтгэж балуураар хамаг хүчээрээ Ён Чан руу шидэх яг тэр мөчид Жин дундуур нь орж өнөөх балуур Жиний бэлхүүсийг оноод газар ончно. Төлөвлөгөөг нь нураасанд уурсан 2 дээрлэхүү бацаан Жиндэн хандан ууртаагаар хялалцаж эхэллээ. Болуур газар унах бөгөөд Жин юу ч боцоогүй мэт өнөөх айж сандарсан Ёнчаны хажууд очсон. Жиний энэ үйлбэл 2 танхаа бацааны дургу бүрэн хүрвэж Хаагийн манай залуу сурамж өгөх шийднэ. Энэ үед Жин цүнхээ ширээн дээрээ тавиад Ёнчаноос зүгээр эсхийг нь асуух бөгөөд царайн цайчсан хүү арай гэж зүгээрээ химэн үг солино. Тэрээр дээрлэхүү бацаануудаас зайлсхийхийн тулд манай залуу руу наалтан сууж хичээл тараад хамт гарах уу гэж асуув. Жин дүүтэйгээ хамт харах ёстой тул амжихгүй гэдгийг хэлэхэд Ёнчан дүүг нь бас энэ сургуульд сурдаг эсхийг сонирхоно. Жин дүүгийнхээ нэрийг Деон гэдгийг хэлмэгц Ёнчан цочин цочирдож Жин түүний энэ гинтийн хариу үйлдэлийг анзаараад дүүг нь таньдаг эсхийг асууна. Ёнчан хэлэхүү болох уу гэж хэсэг эргэлцэнэ. Деон сүүлийн үе сургууль дээрээ маш хэцүү байдал байгааг хэлнэ. Дунд сургуульд байхдаа ухаалаг, хөөрхөн гэдгээрээ алдартай байсан нь Хуан гих шар ус тохны атаархлыг төрүүлж, үүнээс болж дээрлэхүүлэх болсныг тайлбарлав. Жин хинч түүнийг өмөрөөгүй юм уу гэж гайхан асуухад Ёнчан Хуаны ах Ким Жисүү бол энэ сургуулийн хамгийн задарсан аимшигтай атман гэдгийг хэлнэ. Бүр хүүхдүүд Деоныг өдөр болгон тийм аимшигтай дээрлэхүүлдэг хэрнээ сургуульдаа ирсээр байгаад нь гайхтарж. Энэ бүхнийг сонссон Жин дүүгээ юрдүүл хин нэгэнд таалагдсанаас болж атаархлын бай болж шалтгаангүйгээр тарчилж байсныг ухаарна. Түүний толгойд хэд хоны өмнө өвөн миний хүү гадаадд олон жил байсан болохоор сургуультай хурдан тасаарай гэж хэлжсэн үе бодогдно. Тэр үед бяцхан Деон өвөөгөө санаа зовоочгүй тулд сургууль дээрээ ямар ч асуудалгүй маш гоё байгаа мэт жүжиглэж үргэлж инээмсэлж байсныг Жин одоо л ойлгов. Яг энэ үед ангийн хаалгыг нэгэн танхаа этгээд өшиглэн нээж сургуулийн атмаануудын бүлэд анги руу орж ирнэ. Хаагийн тэднээс манай ангид юу хийж байгаа юм гэж асуух боловч сургуулийн хамгийн том гаруудын нэг Ким Жисүү энд зохицуулах ажил байна гэж товчхон хариулна. Ангийн жижиг атман Хаагийн Жисүүг хараад шокод зүрхэн нөхөж юу хийхээ мэдэхгүй гацна. Энэ үед Жисүүгийн дагуулууд Жин рүү зааж өгөх бөгөөд Жисүү өчигдөр өөрийнх нь 2 тон залууг ийн туранхай жоохон бацаан унагцсан гэдгийг хараад уурандаа дагуулууд руугаа хашгичиж эхэлнэ. Жисүү дагуулаа заниж хөөгөөд Жин рүү хуруугаараа дохин наашир гэж үдэн. Жин шууд суудлаасаа босох бөгөөд ангийн жижиг атмаанууд түүнийг одоо ингээд дууслаа гэж бодож байв. Жин өөдөөсөөс нь ширүүн ширтэж Жисүүвээс чи энэ сургуулийн том юм уу гэж асууна. Жисүү тахуурхан инээж дагуулдаа хөдхийг тушаахад өнөөх нь найсаар Жин рүү дөхнө. Яг энэ мөчид Деон ангид гүйн орж ирснээр үйл явдал одоо цагтаа иргэн нийллээ. Деон нулимс туслуулан ахыгаа аюулд оруулсандаа уучлалт гуйхад шар уст Хуан түүнийг жүжигчин хэмээн доогсон. Жин дүүдээ чи уучлалт гуйх хэрэггүй гэж хэлээд уур нь туйлдаа хурж өөдөөс нь ирж байсан дагуулыг ганцхан алгадаж ухаан алдуулав. За ингээд та бүхэнд хүргэж буй өсвөрийн хүнсний цэрэг веб түүний маань эхний дугаар энэ удаагийн видеогоор 3 дугаар бүлэг хүртэл яригдаж ийхүү өндөрлөж байна. Сүүрлийн эрмгээс амьд үлдэж гэр бүл дээрээ эрвэж ирсэн гол дүрийн маань түүх
цаашдаа бүрч сонирхолтой, тулаантай болох учраас дараагийн хэсгийг YouTube дээр хүлээж цаг алдах хэрэггүй шүү. Хэрв та цаашдын үйл явдлыг үргэлжлүүлэн уншихыг хүсвэл манай сувгийн хамтран ажиллаж байгаа mytoon.site вебсайт руу яг одоо зочлоорой. Бид видео дээр дөнгөж 3 дугаар бүлэг хүртэл ярьсан байгаа бол сайтад маань үйл явдал аль хэдийн 40 бүлэг хүртэл очихсан байгаа шүү. Хамгийн гоё нь сайтад өдөр бүр шинэ бүлгүүд тогтмол тасралтгүй нэмэгдэж байдаг учраас та хүлээлтгүйгээр шууд унших боломжтой. Манай сувгийн хувьд шинээр нэрдэж байгаа учраас энэхүү бичлэгийн дараагийн хэсэг буюу Part 2 хэр хурдан орох нь та бүхний үзэлт, лайк болон идэвхээс шууд хамаарах болно. Тийм учраас хэрв энэ видео танд багж болохноо таалагдсан бол лайк даран сувгийг маань дэмжиж дараагийн веб түүнүүдийг алдалгүй үзхийн тулд subscribe хийж нэгдээрэй. Мөн өөрийн сэтгэлгээ доор үлдээвэл маш их баярлах болно. Тайлбар хэсэгт байгаа линкээр сайт руу зочилж үргэлжлэлийг нь түрүүлж уншаарай. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Баяртай.